За гадаа нэг хэдэн хөгшчүүд өөрхий тэгээд нэг зээл авах гэсэн хүүгийн өсгөөд хэмжээг нь багасгаад ингээл одоо нэлээд урт үргэлжилж байна да нэг. Тэгэхээр энэ хүмүүсийн асуудлыг чуулган дээр инктав ерөнхийлөгч бас эргээд хэвэнд нь оруулах гэж байгаа гэдээсэн тэгээд дөрвтэй бас нэг шийдэл гарсангүй гэж би харж байгаа. Ахмадуудын зээлийг аваад үзэхээр нэг үр хөвгтдээ өгсөн гэсэн яам засгийн газраас нэг юм санал ирүүлээд энийг хязгаарласан гэж яриад исэн чинь сүүлдээ засгийн газар буцаага татсан чинь Монгол банк яг л нөгөө гаргаж байгаа шийдвэртэйгээ дөрвтэй хуучин хэмэнд нь оруулсан юм бол байхгүй л байгаа юм л да. Тэгэхээр та хэдий бас хэлж ярьж байгаа чинь бас зөрөөд байна гэдгийг бас нэгдүгээр хэлмээр. Хоёрдугаарт энэ ахмадуудын чинь зээл авж байгаа за цалингийн зээл авж байгаагийн цаана юу вэ гэхээр хүмүүс жижиг дунд бизнес эрхэлж байна. Өөрийнхөө амжиргааг залгуулж байна. Тийм учраас энийг бүгдийг аваад идээд уучдаг гэдэг байдлаар ерөөсөө асуудалт хэд одоо нэг талын субъект талаас л харж болохгүй. Монгол банкн болон энэ мөнгөний бодлогын хорооныхон дандаа нэг мөнгө санхүү чиглэлийн хүмүүс байдаг баг. Тэгвэл зээлдэгчдийн одоо эрх ашгийг хамгаалж төлөөлж байх энэ институцийг яаж байгуулмаар юм бэ нэг. За дараа нь энэ нийт хадгаламж эзэмсэж байгаа хүмүүсийн нийт хадгаламжийн хэдэн хувь нь нийт хадгаламж эзэмсэж байгаа хүмүүсийн хэдэн байд юм бэ? Миний одоо ол сонссноор нийт хадгаламж эзэмсэгчийн маш цөөхөн хувь нийт одоо хадгаламжийн мөнгөний дийлэнхийг эзэмшдэг. Үндсэндээ тусгай хэлцээр хийдэг. Тэгээд энэ өөрөө эргээ зээлийн их усэр буурах боломжгүй байна буюу цөөхөн хүний гарт төвлөрсөн их мөнгийг өндөр хүүгээр одоо банкуд хадгалж бусдад одоо дамжуулан хүү олох гэдэг байдлаар их усрын одоо өртөг буурахгүй байна гэдэг зүйлийг хэлж байгаа. За банкуд бол үйл ажиллагааны хувьд бол одоо цахимжаад эргээд бол одоо зардал бол нэлээдгүй буурж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр буцаад бараг 10-20 жилийнхаа өмнөх зээлийн хүүгийнхээ хэмжээнээс нэг олигтой буураагүй л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ банкуудын чинь хэдэн хувь нь гадаадын хувь эзэмшигчтэй. Одоо манай зарим банкуд бол дийлэнх нь гадаад хувь эзэмшигчтэй. Тэд нь мөнгө оруулж ирдэг. Хэрвээ тийм бол бид нар заавал банкар тэгжсэний оронд гадаадаас хямд их усэр оруулж ирээд иргэдтэй боломжийн төслийн зээлүүдийг олгуул болдгоо мó. Дээрээс нь энэ байгууллагууд дээр маш хэмжээний одоо хадгаламж байж идэг, хугацаатай. За харилцах дансууд одоо 3 хүртэл хүү тооцдог гэж байгаа. Зарим харилцах дансууд яг үнэ хэлэхэд байгууллагын дундаж харилцах дансны үйлдвэрлэлүүд тогтвортой бөгөөд нэлээдгүй бас их усрын хувьд ашиглаж боломжийн байгаад идэг. Харилцах дансанд тооцож байгаа хүү бага байгаад байхад түүнийг нь ашиглаж олгож байгаа зээлүүд нь өндөр байгаад байна. Тийм учраас энэ тал дээр одоо бас тодорхой хариулт мэдээлэл өгөөч. За, нэгтэв ерөнхийлөгч хариулъя. 6 номер. За, Эрдэнэт гишүүний асуултад хариулъя. За, сүүлээс нь эхлээд хариулъя. Харилцах дансны хүүгийн 3% хязгаарыг Төв банкны ерөнхийлөгч санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар тогтоодог. Сангийн сайдын хамтарсан тушаалаар тогтоодог. 3% хүү гэдэг маань олон улсын жишг практикаараач тэр манай өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаарч тэр маш өндөр. Дэлхийн дийлэх оронд харилцах дансанд хүү тооцдог. Харилцах дансанд үүнээс өндөр хүү тооцоод явах юм бол харилцах данс нээж иргэд аж ахуй нэгжид санхүүгийн үйлчлэгээ үзүүлдэг арилжааны банк байхгүй болно. Харилцах дансны үлдэгдэл маань тухайн хүний урсгал гүйлгээ санхүүжүүлэх зорилготой учраас хизээч бэлэн байдаг. Тийм учраас түүнийг ашиглаж арилжааны банкуд зээл олгох нь бол харьцангуй өрөөсгөл ойлголтоо. За банкуд санхүүгийн байгууллагаар дамжуулан гарч байгаа зээлэн дээр бол би түрүү хэлсэн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Энийг бол зогсоосон байгаа. Тэтгэврийн зээлтэй холбоотой бол Төв банк 2025 оны 3 сард бол гэр бүл нийгмийн амлалт хөгжлийн яамнаас ирүүлсэн саналын дагуу шийдсэн. 6 сард хурлаар ч гэсэн мөн яг ирүүлсэн саналын дагуу шийдсэн. Төв банкн дээр засгийн газар ямар байр суурьтай байгааг тэрийг мөнгөний бодлого хорооноос хурлаараа хэлцэж шийдвэрлсэн байгаа. Тэтгэврийн зээл гэдэг маань нэг талаараа хэрэглээний зээл. Бусад хэрэглээний зээлтэй яг ижил зохицуулалттай байгаа. Урд нь 3 сард олгогдсон байсан зохицуулалтаар бүрэн тэтгэврийн доод хэмжээний авж байгаа буюу 689 мянган төгрөгийн тэтгэвэр авч исэн иргэн дунджаар 2.3 сая төгрөгийн зээл авах боломжтой байсан бол 6 сарын зохицуулалтаар 4.5 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Бүрэн тэтгэврийн дээд хэмжээнээс давж байгаа иргэн бол энэ дээр 5.6
дунд чинь бол 5.2 сая төгрөгийн төгрөгийн зээл авах боломжтой байгаа. Тэгэхээр одоо арилжааны банкны баланс дээр байгаа нэг төгрөгийн зээлийн дундаж хэмжээ 6.5 сая төгрөг байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас харьцангуй баг өөрчлөлт ороогүй гэсэн үг. Өөр орлогын харьцаа 50-50 гэдэг нь бусад бүх төрлийн цалингийн зээл хэрэглээний зээлтэй адилхан байгаа гэсэн үг. За Төв банкны зүгээс бол мэдээж бодлогын хүү гэдэг маань өөрөө зээлийн хүүгийн үндсэн суур урдч нөхцөл байгаа. Бодлогын хүү маш олон одоо параметрууд дээр үндэслэж тогтдог. Төв банкны мөнгөний бодлогын хараа тусаар хуралдаад бодлогын хүүг бол улирал тутам тогтоодог. Улирал тутам тогтохдоо үндсэн нэг л одоо үүрэг функцийг баримталдаг. Энэ бол Монгол төгрөгийн тогтвортой байдал буюу иргэдийн төгрөгөөр худалдаа авах чадварыг хамгаалах үүднээс. Тодорхой хэмжээний хүмүүсийн эрх ашигыг хамгаалах гээд бид бүхэн 3 сая иргэний бүгдээрнгийнх нь эрх ашигт бас халдаж болдгоо. Хин нэг нь баг хүүтэй зээл авахаар бусд нь энэ зээлийн өртгийг хувааж төлж идэг. Тэгэхдээ бид арилжааны За Эрдэнэ тгшүүн тодруулъя. За би тодорхой асуултууд асуусан шүү дээ. Тэр олон улсын жишг гэж ярих юм бол манай олон улсын банкуудын зээлийн дундаж хүү хэд байдгийг бол би бас гадарлаа. Тэгээд нэг зарим зүйл ярихаар олон улсын жишг яриад идэг. Зээлийн хүү ярихаар. А зарим одоо нөгөө талаас нь харангуут арай өөр ингэж яриад идэг. Тэрээс гайхаад. За хоёрдугаар тэр хадгаламжийн чи хэдэн хувийг хэдэн эзэмшээд байгаа юм бэ? Би өөрөөр хэлбэл их хэмжээний одоо хадгаламжтай хүмүүс өндөр хүүг одоо буулгахгүй байх сонирхол байд юм шүү га. Энэ өөрөө нөгөө талдаа зээлдэгчдийн их уср болоод байгаа гэдэг дээр би хэлэх гээд байгаа. За тэр ахмадын тэр зээлийн хувьд бол яг би хэлээд байгаа нь тэр яг яамны саналаар шийдсэн гэж яг үнэ хариуцлагатай асуудал шүү дээ. Засгийн газар бол өөрөө юу гэсэн бэ гэхээр за энэ бол бас буруу юм байна. Энийг бол Монгол банк нь өөрөө шийдгээ. Засгийн газар бол саналаа буцаагаад авлаа гэдэг үүднээс шийдсэн. Тийм бол над ахмадуудтайгаа гараад нэг уулзаач Монгол банкных. За анхтай ерөнхийлөгч хариулъя. Зээлийн хүү харин яаж тогтдгоо тухайлсан олон улсын жишгийн дагуу ч гэсэн манай зээлийн хүү одоо зээлийн жигэнсэн дундаж хүү 16.1% байна. Ипотекийн зээлийн хүү 6% байна. Хэрэглээний зээлийн хүү 18.5% байна. Дэлхийн зээлийн дундчтай харьцуулбал манайх тэг голоор нь л явж байгаа. Бас харьцангуй өндөр гэж хэлж юусоо болохгүй. Ипотекийн зээлийн хувьд ч гэдэг. Одоо бид бүгдийн жишээ аваад идэг. Америкийн ипотекийн зээлийн хүү манайхаас өндөр байгаа. 7.9% байна. Энд чинь төгрөгөөр биш валютаар илэрхийлэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр зээлийн хүү гэдэг маань нэг талдаа хүртээмж болон одоо их усрын олдцтой л хамааралтай байгаа. Зах зээлийнхаа зарчмын дагуу хүн нэмэгдээд буураад явдаг. Хэрвээ бид хүн бизнес эрхлэгчтэй дэмжиж, баялаг бүтээгчтэй дэмжиж, экспортоо сайн гаргаад хэрвээ арилжааны банкн дээр их усрын хэмжээ явуул энэ өрсөлдөөний зарчмаар зээлийн хүү буурна. Зээлийн хүүг бол бууруулах тал дээр Төв банк бол тантай санал нэг байгаа. Бүх талд нь бол За Нацаг Доржийн Батцанбөрөл